та бүхэнд орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны нагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зогоо оройтой шашуур нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 6-ны мигмар гарагийн дугаар шууд ороход бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Чанцаа Амин хариулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Web of the Day за мөн хүчрэг дархлааг бий болгон циклопирон хамтран ажиллаж байна. За бэлзэн хоногттой үчим мэдээ хүргэе. Юу яцгаандаа? Хапацгта бэлэн бид доо. Билээ. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдарнуудаа тавчхан дурдцгаая. Амиг ямар алдарт ярих вэ? За би өнөөдөр нэгэн үзэсгэлэнтэй босгоог танилцуулахаар бэлдсэн байна. За тэгээ сүүлд бол би Priusa гэдэг кинонд тоглоход нь үзсэн. За энэ тийм хамгийн одоо дөрөвний үеийн гэхээр нөгөө шатрын мастрын дүрийг бүтээсэн Queen's Gambit кинонд байсан Anya Taylor-Joy гэдэг бүсгийг танилцуулна. Сонирхолтой бүс. Яг амьдралын талаар нэр сонсож байгаа юм байна. Үнэхээр сонирхолтой юм байна. Ашгүй. Яг харж явсан хүүхэн ороод ирлээ. Хардаг хүүхэн байсан. Зөв юм барьж ирсэн байна. Хүүхний чи харж явлаа. Тэглээ. Аюу гой бүсгүй шүү дээ. Гэтэ би харин гайхацсан дээрээ төрөлхийн харуустай мүү эсвэл ингээ байнга шараар будаад идэг болоод энэ бас мэдмэр санагдаад байгаа байхгүй. За өнөөдөр миний танилцуулах алдарт нь шууд ярих алдарт нь луурё. Өнөөдөр Японы алдарт зохиолч, нийгмийн идэвхтэн, улс төрч багаангийн багш Утутаке Хиротадагийн тухай танилцуулахаар бэлдсэн. Ямар тадаа дөө? Утутаке Хиротада. Хиротада. Ямар гоншинтай хүн бэ? Ер нь энэ хүний талаар сайн мэдэхгүй байж магадгүй манайхан. Тэгэхээр товчхондоо хэлэх юм бол 1998 онд ном гаргаж ирсэн. Тэгээд тэр ном болохоор хинч төгс биш гэсэн ном байсан. Тэгээд Японд бараг синдром үүсгэх хэмжээний маш их хуваар борлуулагдчихсэн. Бодлогод гарснаас хойш 6 сарын дотор нэлээд хэдэн тэрбумыг бас энэ зохиолчтой авчирч өгсөн тийм номтой. Тэгээд тэр ном нь одоо Японы нийгэм тэр хэмжээгээр их нөлөөлөл үзүүлжсэн гэж хэлж болно. Тэгээд энэ хүний амьдрал их алдартай учраас амьдралаас нь хүрээ гэж одоо даруулаад ирсэн. Тэгээд 2013 онд түүний тухайс кино хийжсэн байлээ. Киног нь ч гэсэндээ үзэж болно шүү. Ер нь өөрийнх нь амьдралыг харуулсан кино юм байлээ. За тэгтээ өнөөдөр энэ хүний гайхалтай амьдрал гэхээс илүүтэйгээр атраматай амьдралынхаа тухай хуваалцнаа. Сонирхолтой амьдралтай хүн байх нэ. Тэг нилээн айхтар амьдралтай хүн. За тэрээр 1976 онд төрөлхийн 4 мөчгөө хорвоод мэндэлсэн. За эмч түүнийг хараад ээж нь хүүгээ харах юм бол ингээ ер нь цочор тухайхаа гэд 1 сарын турш ээжээс нь тусдан байлгаж хагаад тэгээ 1 сарын дараа үзүүлсэн байлээ. Яа тэгэхээр гар хөл байхгүй гэсэн үг шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй төрсөн учраас тэгээд ээж нь бас шоконд орж тийм талаар мдэггүй байсан. Тэгээ ээжт нь үзүүлсэн чинь эсэргээр үнэхээр хөөх юм аа гэд хүүхд миний л төрөөс үүр гэдэг шиг тийм үр хүүхдээ ээж нь хайрлаа штэ. За ингээд Хиротадаг ер нь Утутаке ноог нь хэлцэвч. Утутакег эцэг нь маш их хайраар өсгсөн. Тэгээд бусад хүүхдүүдээс ялгарх зүйл байхгүйгээр маш чөлөөтэй ийм нээлттэй хүүхд болж өссөн байдаг. За бүр сургуулийн хамгийн алдартай сурагч байсан гинэ. За тэгээд 4 мөчгөө ч гэсэндээ хөл бөмбөг тоглохдоо биеэрээ бөмбөгийг хаадаг гэсэн байгаа. Тэгээд 50 метрийн гүйлтэд бөксөрөө гүгээд оролцдог гэсэн гинэ. Тэг юусоо одоо бусдаас ард хоцорч суун гэсэн ойлголт байхгүй дандаа ингэж төрүүлж явдаг юм хөвт байсан. За тэг ингэж хичээсний үр дунд алдарт Wasada их сургуульд элс орж чаддаг. За Wasada их сургуульд орсны дараа тэрээр анхныхаа хайртаа учирсан. За түүний анхны хайр нь маш ухаалаг, дээрээс нь хөөрхөн сургуулийн хамгийн алдартай охин байсан. За Утутакагаас нэг ангиар доод курсын охин байсан юм байлаа Хитоми гэдэг. За тэг Хитоми бүсгүй хувьд үнэхээр сэтгэл татам юмтай байсан учраас энэ залуу маань багаар түн сэтгэл алдарсан. Гэхдээ н өөрийн биеийн онцлогоос болоод намайг үнэхээр тоох болов. Хэлгүй байсан баг тийм эргэлзсэн л дээ. За би одоо найрлаа гэхэд намайг тоож үрэх болоо да гэж бодож байсан. Гэвч бүсгүй түүний ер нь ингээд саналуудыг те болцооны саналыг маш ийдгээр хүлээж авсан. Тэгээд багаар эхэндээ бол ингээд дотносоод ярьж өрөөд те найзлаа сүултээ үерхэж эхэлсэн. За тэгээд үрсний дараа сургуулийн хамгийн алдартай хос болсон. Одоо тэр кампус дотор явж байгаа юм бол нөгөө алдартай хосч явж штэ гэж ярьдаг байсан. За тэгээд бүсгүй түүнд үнэхээр чин сэтгэлээсээ хандж ийсэн. За Утутаке түүнээс ингэж асууж ирсэн гинэ. Чи намайг ийм биетэй байсан ч хайрлах уу гэж асуусан. Тэгтэн найз сүгүн чиний хөгжлийн бэрхшээл ч гэсэндээ чиний одоо биеийн нэг хэсэг шүү дээ те чиний нэг хэсэг би чамайг байгаар ч л хайрладаг би чамд хайртай гэж хэлсэн. За тэгээ үүнийг сонсоод Утутаке бол уйлж исэн юм байна тухай дээр. Ямар гоё юм бэ. За тэгээ анхны хайртаа гэрлэх болсон шалтгаан нь жомноос болсон гинэ энэ залуу маань. Яагаад одоо гэрлэх болсон мээр жом гарч ирэл одоо гэрэлсэн гэсэн. Яас нэг өдөр хамт хоол идчихсэн юм байна л да. Тэгээ Утутакегийн хувьд бол гар хөл байхгүй шүү дээ те хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээ нөө ширээний ард суудсан. Тэгээд найз хүн өөдөөс нь хараа суудчихсан чинь гинт
энд ширээн дээр жом гараад яваад эхэлсэн гинэ. За. Тэгээ манай хүн чинь авч чинь тэгээ холдуулж чадахгүй шүү дээ. Нэр хүн байдаг те. А гэтэл найз хүн юус ямар ч айсан шинж байхгүй сонир хуйлж байгаа л тэгэл зохиол алдсан юм. Тэгэл за юу н энэ эмэгтэйтэй л нэг насыг барандаа гэсэн бодол тухайн үед шууд толгойд нь орж ирээд Уул нь ойрлох хэрэгтэй шүү дээ. Аа маа гэдэг. Чингээс нь ямар ч тийм байхгүй. Үнэхээр ингээд хариуцлагатай ч гэдэг юм уу те. Шууд ингээд очиод нөгөө жомж алчаад юу ч болоогүй юм шиг хоолоо өршлүүлээд идсэн. Тэгэхээр маш юм хүчрэхэг мундаг эмэгтэй байна гэдгийг тэр үед олж харсан юм шиг байна. Тэгээд за энэ бүсгүүтэй л гэрлээ гэж шийдсэн. Тэгээд 24 нас хүрдэг жилээ түнд гэрлэх санал тавьсан байдаг. Ямар гоё. За тэгээ найз хүн сургуулаа төгсдөг жил тэд хурмаа хийсэн. За эхнэр хідуумынхын хувьд хуулийн би өнөөдөр яаж ярьдана? Хуулын уу? Хууль. Хуулийн дэхин суралцдаг байсан. Тэгээд хуульч болох мөрөөдөлтэй. Тэгтээ нөхрийгөө асарж хамгаалахын тулд өөрийнхөө мөрөөдлийг орхисон юм билээ. Тийм байнгын л асаргаа шаардлагатай шүү дээ. За тэд гэрэлсний дараа удаагийн хүүхдийн боловсралд нэмэр оруулахыг хүсчээс учраас багаангийн багш болохоор шийдсэн. Тэгээ багаасаа толгой сайтай ус учраас түүний хувьд одоо багш болно гэдэг маань тийм айхтар хэцүү байгаагүй багшин шалгалтыг бол өстой дайж өгсөн. Тэгээд түүний багш болсон явдал японочдыг гайхшралд оруулсан л та. Яа тэгэхээр нөө зураг хөрөг гэл мэдээ болоо гарч байгаа. Гар хөл байхгүй шүү дээ төглийн бэрхшээлтэй. Тэнгүүд одоо шохог хүзүүндээ ингээд авчуулаад тэгээ самбар дээр биччихсэн гинэ. Тэгээ өнөөдөр ийм хичээл үзнэ. Хямар төсөөлөхгүй нэ яаж ингэж биччихсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо хүүхдүүд өгөх материалуудаар наан ингээд бэлдээд ирчдэг маш юм бэлтгэл сайтай багш байсан. Тэр нэг өсөндөө энэ хүн бусдад те төгслийн бэрхшээлтэй ч гэсэндээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, ямар мундаг байх боломжтой вэ гэдгийг харуулж одоо хүмүүст ирч хүч өгжсэн гэсэн үг. Хүмүүс ч гэсэн тэр хэмжээгээр маш их дэмжсэн. За тэгээ хүүхдүүд ч гэсэн түүний мэдрэмжтэй цоглог зан аашд маш дуртай байсан. За тэгээд удуудагийн ч гэсэндээ маш сайн багшилдаг. Ер нь их тийм мэдрэмжтэй багш нар байдаг шүү дээ. Тийм хөвгөлтэй одоо хүүхдүүд уйдлаа гэхэд тэрийг ингээ сайхан сэргээгээд өгчдөг. Жаал нэг заачдаг тийм. Тэгээ нэг удаа ангийнхан хүүхдүүд спортын тэмцээн уралдаанд оролцохоор байсан юм аа л да. Тэгсэн яагаад ч юм ангийнхан сэтгэлээр унцгаацсан. Нэлээд дуушууг болсон байсан байна. Тэгэхээр нутуудаа гэлсмэ. За би хэдийгээр хөл гаргууч гисэн би толгоонтой үстэй, багш нь толгоондоо үстэй. Хэрвээ манай ангийнхан та нар ингээд ялах юм бол багш нь үсээ усч үзүүл яа та нарт гэдэг ингээд хүүхдүүдийг тэг хөвгөлтэй байдлаар ингээд мөрөө тавьсан. За та нар ялчхал да тэгвэл багш нэгээ сайхан та нараар үсээ хусуулъя гэдэг ингээд мөрөө тавиа. За тэнийг өсөндө хүүхдүүдийн сэтгэлийг сэргээгээд хүүхдүүд чинь багш нөгөө багш нь шүү дээ те. Тэгээ багш нь ингээд үсээ хусуулыг харна гэдэг чинь тэр хүүхдүүдийн хувьд бас их сони явдал болох гэдэг шүү дээ. Тийм учраас бүгдээрээ хичээсэн. Тэгээд ялаад багшийнхаа үсийг хуссан юм бэл. Хусаасан. Хусаа ийцтэй. Юу сайхан тойроос зогссон хусч. Одоо хинсэндээ хүрэхэд бол тусгал ах та тий. За тэгээд хүүхдүүдтэйг одоо тэр спортын тэмцээнд амжилттай оролцохын тулд өөрөө биеийн тамирын зааланд гүйж бэлтгэл хийн. Тэгээд эцэст нь хүүхдүүд тэмцээнд бол ингээд амжилттай ялж чадсан. За тэр хэмжээгээр маш хүндлэгдсэн багш юм байна л да. Хүүхдүүдтэй яг тулж харьцаж чаддаг. Гэтэ яг нөө багшилж явах үед нь сургууль дээр нь бас эсрүүцэл үзүүлэх хүмүүс зөндөл байсан л да. Хүүхдүүдээс тусламж их авах нь багш маань. Тэгэл баг. Тийм учраас хитрхи те одоо хүүхдүүд хувийн ертөнцид наадтаач гэдэг юм ингээд багш шавын харилцаа хитрхи дотн те арай өөр байгаад байна ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлс бол байх нь байсан. За тэгээ багшилж явах хугацаанд удуудагийн 3 ч хүүхдээ аав болсон. Анхны хайртаа гэрлээд 3 хүүхдээ авсан. Хөөх юм бэ. Аха. За гэхдээ түүний ихнэр Хитомид бол амар байгаагүй. Яа тэгэхээр нөхрөө асран шүү дээ, тэ. Цунраа бол өөрөө өмсөх ямарч боломж байхгүй хоолндоо ч гэсэн өөрөө идэж чадахгүй. Тэгэхээр нөхрөө асран хажуугаар нь 3 нялх хүүхдээ. Тэр 3 нялх хүүхдээ бас асарч хандна гэдэг маань ихнэрийн хувьд маш хэцүү байсан. Тэгээд нөхөр нь бол хүүхдийнхээ памперсыг солих боломжгүй байсан учраас сэтгэл зүйн хувьд бол их хэцүү байдалд орсон юм л да. Сэтгэл санаах нэлээд унсан. Тэгээд энэ үед удаагийн өөрийгөө бас нэлээд буруутгах гэсэн л да. Тэгээд би яагаад ингэж төрсөн юм болоо? Би яагаад их нэртэй тэгээд тусалж чадахгүй юм хувь тавилантай болоо гэх мэтчлэн. Тэгээд их нэртэй өөрийгөө буруутгаад хэлсэн юм байна л да. Би одоо ингэ чамдаа ерөөсө тусалж чадахгүй байна. Намайг үнэхээр уучлаарай гэх. За тэгээд энэ үгийг сонссон ихнэр нь үгүй эргэн тойронд тэг хүл гартай ч гэсэндээ их нэртэй тусалдгүй зөндөө нөхрүүд байна. Ингээ алаглагаа суудсан те. Чи гэтэл шал өөр шүү дээ те. Миний сэтгэл санааг маш их дэмждэг, миний яриаг сонсдог, намайг тайлбарлуулдаг, миний гол түшиг тулгуурлдаг хүн. Бас ажил хөдөлмөр эрхлээд те. Чи мөнгө олж ирж байгаа би чамдаа маш их баярлж авдаг шүү гэж ихнэр нь нөхрийгөө дэмжиж хэлсэн. За тэгээд үүнийг дуулсан хүмүүс удуудагийг хэдийгээр золгүй хувь талантай төрсөн ч гэсэндээ үнэхээр сайхан хантай учирсан юм байна гэж тэднийг дэмжих хүмүүс маш их гарч ирж байсан юм байна. Нөгөө жинхэнэ хайр гэдэг нь. Тийм, жинхэнэ хайр гэсэн. Гоё юм аа.
За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. За Vibe of the Day. За нэг жаахан багтууд байсан ундаа одооны хүүхдүүдийн ундаа хоёр ч одоо шаал өөр болчиход байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг нэг юм бага насандаа уудаг байсан ундаага дахиад ингээ уувал дурсамж гоё сэрэг нь баха тийм ээ. Яг тэр за нэг юм амттай ингээд тэр найзуудтайгаа тэгэд уужсэн даа гэл. Тэгсэн чинь яг одоогийн хүүхдүүдийн сонголт нь ямар ундаа юм гэсэн чинь Vibe-ийг л сонгоод байгаа юм байна. За Vibe-ийн ураа нь хүртэл яг тэр үеийнхэн зориулсан ураатай өөрийнхөө байхыг өөгшүүлдэг брэнд бол Vibe гэж юу шүү. Ер нь өөрийн гэсэн онцлогтой байхгүй шүү дээ тийм. Яг нэг юм ижлэгэн байхаасаа илүүтэйгээр нэг өөрийн гэсэн онцлогтой хүмүүс их гоё сэтгэлтэй санагддаг шүү дээ. Тэрнтэй адилхан юм байна л да. За 330 мг та 1100 төгрөг. За тэгээд та 1100 төгрөгөнд юу авах вэ гэхээр Vibe-ийнхаа авч болох нь шүү дээ тийм. За дотор нь хөрөл олонтой red fruit байгаа. За cola байна, lemonтэй байна, orange байна. Citrus жимсник тийм. За энэ болохоор шинээр гарсан төрөл юм байлээ. За ингээд нийт 5 нэр төрөлтэй худалдаалагдчихж байгаа. За бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдэр бол борлуулагдаж байгаа юм байна шүү. За холбогдох утасны дугаар нь болохоор 88 88 2034 88 88 2034 гэсэн дугаарлуу холбогдоорой. За автопи цэцэг юм байна гэдээ орохоор дэлгэрэнгүй мэдээлэл гарах тийм ээ сошиал хаяг. Баярлалаа хамтран ажилласан Vibe of the Day хамтран ажиллаа. За ингээд их сайхан хайрын тухай хэдүүлээ ярилцж байна тийм. За ингээд Удутаке өөрийнх нь төлөө бүхнээ зориулсан эхнэрийнхээ сэтгэлд маш гүн шахыг үлдээсэн. За тэр үйл явдал болохоор 2016 оны 3 сард болсон л доо. Энэ хүн чи өөрөө ном гаргасан, ном нь хийд болсон тий. Тэгээ дээрэс нь бусдад ингээд бас эрэг бүлрэл уриаллыг үзүүлдэг маш алдартай хүн баггүй Японд. Тэгээ тийм учраас 2016 оны 3 сард мэдээ гарсан. Яг нэг алдартай гэдэг утгаар нь тий. Тэгээ тэр мэдээлэл нь гарчиг нь өөрөө Удутакегийн завхай амьдрал гэдэг нэртэй байсан. Ямар амар гарчиггүй хайхтар гарчдаг байгаа. За уг мэдээг унших юм бол Удутаке удаан хугацааны турш 20 эдэн настай залуухан нууц амрагтай байсан гинэ. За тэгээ түүнтэйгээ гадаадад зугаалж зочид буудалд хэдэн хоногийн турш хонголсон. За энэ үедээ их нэртэй гадагшаа ажиллаар явлаа гэж хэлжээд үнэндээ нууц амрагтайгаа зугаацчихсан юм байна. За дээрэс нь нууц амрагтай гэдгээ баригдахгүй тулд найзаагаа хамт агуулад гудамжаар явахдаа гуруулаа явдаг гэсэн. За тэгээд цочролд оруулан мэдээ бол үүгээр дуусаагүй. Удутаке бүр 5 нууц амрагтай байсан гинэ гэж. Юу яриад тий 5 нууц амрагтай. За мэдээж энэ мэдээ бол японочдод ч гэсэн шоконд орсон. Сая хүртэл та хэд ярьж байгаа те. Ямар сайхан хайр дурлалтай бусдад эрийг одоо нөлөөлөл үзүүлдэг хүн бэ гэж хүртэл бодож байсан баг те. Гэтэл энэ хүмүүс маань өөрөө үнэхээр шоконд оруулан буюу 5 нууц амрагтай байсан болж таарж байгаа те. Японочд ч гэсэн. Үнэхээр үү? За тэгээ хөгжлийн бэрхшээлтэй ч амьдрал бууж өгөлгөө тэнцэж байгаа түүнийг хараад маш олон хүмүүс урам авч ирсэн бол энэ мэдээллийг сонсоод бүр шоконд орсон. Дээрээс нь хайр дурлал талаас нь ч гэсэн маш олон хүмүүс дэмждэг байсан шүү дээ те. Үнэн ч хайртайгаа учирсан. Ёстой л нэрэ сайн хүнийг олж авчтай л гэж ярьжсэн. За тэгээд удалгүй яг Удутакегийн зүгээс бол мэдээлэл хийсэн л дээ. Энэ бол ерөөсөө орон үндэсгүй худал мэдээллээ. Би ерөөсөө 5 эмэгтэй дуулаж учирсан юм бол байхгүй гэдгийг зарласан. Тэгээ хүмүүс ч гэсэндээ үгүй нэрээ яаж Удутаке те. Үгүй ганцаар ингээл яваал бодлол модлоо хийсэл тэг хүүхэн эргүүлээд явж байгаа. Ер нь энэ худлаа мэдээлэл хаа гэж бодож эхэлцгээсэн. За гэтэл удалгүй энэ хүн маань албан ёсны мэдээллийг дахиж хийж байгаа. За энийг өснөө нилээн урт юм уучлал хүссэн цагтал байсан. За энэ мэдээллийг нь унших юм бол 5 эмэгтэйтэй янаг амаргийн холбоотой байсан маань үнэ гэж хэлчихэж байгаа. Юу тийм үү? Тийм, тэгээ бүр тэгтээ дотн харилцаанд орж ирсэн гэдэг хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэгээ яагаад энэ үед хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр нотлох баримттай байсан юм шиг байна. Тэгэхээр хэвлэл мэдээллээс дараагийн айхтар том мэдээллүүдийг задлчих вэ гэдэг үднээс наан л өөрөөрхөө буруу хүлээж л мэдээлэл хийсэн юм байна л да. За тэгээ нэмж хэлэхдээ эхнэртэй би бүх үннээ хэлээд уучлалт гуйсан. Тэгээ эхнэр маань миний уучлалтыг хүлээж аваад тэгээ намайг уучлсан гэсэн нэг юм мэдээлэл хийсэн. За тэгээ эхнэр нь уучлалтыг цуг гуйсан байдаг. Юу болоод байна? За тэгээ өөрийнхөө үзэл бодлыг ихнэр нэмж ицсэн. За тэрнэр юу гэж хэлсэн бэхээр одоо болж байгаа энэ үйл явдалд миний бие тодорхой хэмжээнд буруутай гэж би үзэж байна. Тэгэд би гимшиж байна. Тэгээд яагаад ингэж хэлж байгаа гэхээр нөхөртөөгөө хамт олон түвний өмнөөс ингээ уучлалтгүйгаа зогсохгүй нөхрийнхөө 5 хүүхэнтэй янаг амргийн холбоотой байсанд нэгсэнд өөрийгөө буруутгах гэж байгаа гэсэн. Яагаад тэр ихнэрийн бүрий? Гэтэ үүнийг сонссон хүмүүс тэгээ тааж гисэн гайхаж байгаа үстэй. Гүнчтэй нөхөр нь өөр хүнтэй те бүр 5 эмэгтэйтэй холбоотой байхад яахаар ихнэр нөргөө буруутгадаг вэ гэд. Японочд ч гэсэн гайхсан маам л. Гүнч үнэнүүчдээ яагаад те нөхөртөөгөө хамт гарч ирээл миний буруу гэдэг уушлах угаад юм болоо гэд. Тэгсэн Удутакегийн ихнэр өөрөө
төрүүлт нууц амрагтаа болсон байгаа гэсэн таамаг нүүд гарч ирсэн. Тэгээ эхнэр нууц амрагтаа болоод дараа нь бодвол нуудуудаа гэ тэгээ өөр бас амрагуудтай болоод ингээд харилцсан нэг араар нь тавьсан юм шүү дээ гэсэн юм яриа гарсан. Гэхдээ энэ таамаглал дээр бол эхнэр нь үгүй ээ энэ бол худал цуу яриа. Би яг аль биесны мэдээлэл хийя гэд мэдээлэл хийсэн. За тэр нь болохоор би нөхөр удуудагийг хангалттай сайн халамжилж харилж чадаагүй өнгөрсөн хугацаанд анханасаа насан туршдаа түүнийг халамжилж амьдрах ёстойгоо би мэдээд гэрэлсэн боловч олон хүүхэдтэй болоод бүхний ганцаараа хариуцаж амьдрах надад үнэхээр хэцүү байсан. Тэгээ нөхрөө өмнөх шигээ хайрлаж хандаж би чадахгүй байсан. Тэгээ өөрийн мэдлгүй нөхөртөө ширүүн хандаж те бидэн ч гэсэн ширүүн өрөх болсноор нөхрийнхөө сэтгэлийг би шархлуулсан. Одоо жишээлбэл цамцыг нь тавьчилж өгөхдөө усанд оруулахдаа ч гэсэн би түүнд зөөлөн хандаагүй. Тиймээс үүндээ гимшиж хин нэгний тэгээ дарамж хахалтаар биш би яг үнэхээр өөрөө чинь сэтгэлээсээ ингээ сайн дураараа би уучлалт гуйж байгаа шүү. За бид цаашаа те эхнэр нөхрийн хувьд хамтын амьдралаа үргэлжлүүлэн энэ хэцүү үеийг таван туулах болно. Бас хүүхдүүдэд бодож байгаа гэсэн иймэрхүү мэдээлэл ихнэр нь хийсэн юм байна. За ингээд нөхөр нь араар тавьсан үнэн. За тэгээ ихнэр нь бол ингээд уучлаад энэ хоёр маань эргээд нийлчихэж байгаа гэсэн үг. Тэгээ мэдээж хүмүүс бол гайхсан нөхрнүүдийн хүртэл таван эмэгтэйтэй ингээд холбогдсон байхад те яагаад ингээд уучлалчж байгаа юм болоо гэж гайхацгаасан. За би нэг ганц үсэ. Үгүй би бүр шоконд орчоод нөгөө хичнээн сайхан гой залуугээ бодчихсон чинь бүр тэр ухаан санаанаас нь гарч явчаад бүр ерөөс нь ойдоонд бууж өгдөгвэ. Харин тийм байгааз би ч гэсэн ер нь нэлээд гайхсан. За тэгээ уг мэдээлэлд Удуудагийн ээж хүртэл ярилцлага өгсөн юм байна. За миний хүү буруу зүйл хийсэн байхад Бирман уучлалт гойно гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйлээ. Бирман одоо хүүгийн минь төлөө те үнэхээр одоо өөрийн мөрөөдлөө хүртэл те хуулийн хүн болохоос мөрөөдлөө оргисон 15 жилийн турш үр хүүхдийг нүсгэх ажгаар миний хүүгч гэсэн асарч хамгаалж исэн энэ хүн шүү дээ. Тэгээ би бол үнэхээр бэрдээ үгээр хэлхий харахгүй маш их баярлж явдгаа. Тэгэхээр 100% миний хүүгийн буруу гэсэн юм ярьцлага өгсөн. Тэгээ нэгсэндээ хүүг бол зүтгээгөө гэсэн. За тэгээ ямар ч тач энэ дуулаа шуугантай мэдээлэл те одоо ихнэр нь түүнийг уучласнаар намжсан. За ингээд намжаад үжтэл дахиад шоконд оруулсан мэдээлэл. Одоо бүр шоконд оруулсан заяа. Яасан 7 нуус амрагт олсон юм шүү дээ. Бүр амар. За Удуудагийн янаг амар Удуудагийн янаг амаргийн холбоотой байсан нэг 20-д настай ядаж байгаа залуу хүүхнүүдтэй оролцолт юм билий. Өнөөдөр залуухан амарг нь хэвлэл ярьслага өгсөн. За тэр ярьслага дээрээс нь яг хэвлэлээс бол сонирч байгаа юм л да. Хөгжлийн мэргэшэлтэй дөрөв дөрмөж байхгүй энэ хүн шүү дээ те. Яаж энэ олон бүсгүүчүүдийн хайрыг татсан болоо гэдгийг бол маш олон хүмүүс сонирчсан. За энийг ч гэсэн энэ амаргаас нь асуусан. Яаж ингэж та нарын сэтгэлийг та те ингэ уулзсан юм бэ? Тэгсэн энэ ярьслага дээр Удуудагийн залуухан нууц амарг нь за Удуудагтай дотн харилцаанд орох үеэр үгээр хэлхий аргагүй таашаалыг мэдрүүлгээ тэр гэж хэлсэн маа. За тэгээ үргэлжлүүлэн түүний өөрмөц гар хөлн эмэгтэйчүүдэд таашаал өгдөг гэж хэлсэн маа. Өчигдөр сэтгцэн өвчтэй юмнууд байгаа юм аашаа. Харин тийм өөрмөц гэхээр хөгжлийн бэрхшээлийг хилээд байгаа юм шүү дээ. Нэмэх одоо нөгөө цаг биш болохоор ямар тааш тийм нэмэх төрлөөрөө гэсэн үг таашаал өгдөг гэсэн үг. За тэгээ түүнийг 5 эмэгтэйтэй янаг амрын холбоотой байсан ч уучлан гэжсэн ихнэр нь энэ мэдээг уншаад шууд шоконд орж байгаа. За холбоотойсэн тэгээ өөрийгөө буруутгахжсэн чи бүр нөхөр нь шаал өөр юм ихэд ингээ уудсан болж таарч штэ тий. Тэгээ ер нь бол аль биесээр салахаар шийдсэн. Тэгээд Удуудагийн нууц амрын талаар эхний мэдээ гарснаас хойш 6 сарын дараа аль биесээр эхнэрээсээ салж байгаа өөрөө мэдэгдсэн билээ олон түмэнд. Тэгэд аятайхан салах боломж өгнө энэ Удуудаг гэд байсан. Гэхдээ нэг телевизэд ярьцлага өгөх үеэрээ манай ихнэр чинь гэдэг те намайг өөр хүнтэй бас нэг мэдсэн байсан мөртлөө өөрөө л гөлөөгөл дугуй царайлаа яваадсан шүү дээ ингээ ярьсан. Тэгээ ихнэр нь болгүй ор үндэслэлгүй мэдээл би энэ олон хүүхэнтэй уулзч уулзч яваад байгаа юм би бол мдээгүй гэд түүнийг шүүхт өгсөн. Тэгээд нөгөө яг хоорондын нууцаа задлахгүй байх гэсэн бас тиймэрхүү гэрээ байсан юм шиг лээ. За тэгээд тэднийг шүүхтэлцэж байгаа хооронд шоконд оруулан мэдээ дахиад гарч ирсэн. За жирэмсэн болцсон. Тэр нь юу вэ гэхээр Удуудагийн эхнэртэй нууц амрагтай гэдгийг одоо баригдсныхаа дараа за чи надтай хамт амьдраад те намайг одоо ингээ асарч хамгаалаад явахгүй л би чамайг ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүчрхийл үйлцэн эргээр цагтаа төгч шүү гэж сүрдүүлсэн ба. Энд чи одоо солиотой мааш юм би яг гэдэг юм бэ? Харин тий. Юу яриад байгаа юм бэ? За тэгээ үүнийг сонссон хүмүүс бол бас бүр Удуудагийг гайхаж энэ ч бүр ямар айхтар бардам нөхөр байсан бэ те. Өөрийнхөө одоо гэдэг би ч хөгжлийн бэрхшээлтэй угаасаа намайг одоо хинт чийлсэн чамайг одоо намайг зодсон гэдэгт итгэн штэ. Итгэн л те хэлж байгаа юм л та. За тэгээ мэдээж Удуудагийн хувьд эхнэртэйгээ харилцан тохиролцсон тэгэхгүй нь чи бүр илүү шууган болох гэдэг шүү дээ. Тэгээд олонний өмнөөс уучлалт гуйсан байдаг. За тэгээ хүн бүрт одоо ихтгэл найдвар бэлгэлжсэн Удуудагийн нэг мэдгнэ. Хүмүүрийн хил амны байгуулсан хаа яваа газар нь хүмүүс ингээл жигж гэлөө нөгөө 5 6 хүнтэй явуулдаг залууч маш тэгж ярих болсон маа. За ингээд Удуудагийн Японыг орхисон. 37 улсаар ганцаараа аялаад
За тэгээ эргэж ирэхдээ амьдралаасаа ухаарсан зүйлс аяллахаа тэмдэглэлийг ном болгон гаргасан байдаг. За гэвч түүнийг хүмүүс тийм таатай хүлээж аваагүй. Тэгээ номын ч гэсэн нэг үдэд сонирхоогүй юм байна л дээ. Сайн зарагдаг үгсэг. За тэгээ үүний дараа Удуудагийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар биелүүлэх үүднээс нэг төсөлд хамрагдсан. За тэр төсөл нь амьдралдаа анх удаага робот хөл ашиглан алхах төсөл байсан. За тэгээ удаан хугацаанд бэлтгэл хийсний эцэст Токиогийн үндэсний цэнгэлд хүрээлэнд 117 м хэний ч тусламжгүйгээр ганцаараа амжилттай алхаж чадсан. За энэ үед л нэг жоохон эерэг мэдээлэл бол гарсан. Тэрнээс устдаар бол тэгэл нөгөө янаг амрыг холбоотой дандаа сөрөг мэдээлэлүүд гарч ирсэн. За тэгээ үүний дараа улс төрд бас хүч үзсэн байдаг. 2023 онд Японы улсын их хурлын сонгуульд өрсөлдөөд нэр дэвшсэн. За 9 хүнтэй өрсөлдөөд 5-т орж чадсан юм билээ. Ерөн санал хураалтаараа. За тэмдээж түүний өмнөх имижийг нь хүмүүс мэдсэн учраас эсрүүцчихсэн. Мэдж байгаа шүү дээ энэ чи ийм хүн шүү дээ. Яагаад улс төрд орох гээд байгаа юм бэ гэд эсрүүц хүмүүс бас мэрсэр гарч ирсэн. За Удуудагийн эхнээсээ саснаас хойш 2 жилийн дараа 2018 онд 20 хэдэн настай залуухан оюутан бүсгүүдэд өргөж эхэлсэн. За тэр бүсгүй ээж нь Чех, аав нь Япон, 5 хэлээр чөлөөтэй ярьдаг. Бас сургуульдаа маш алдартай мэдлэг боловсралтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм байна. Тэгээд тухайн үед 2 талын эцэгхэн хүртэл нь үргэж байгаа гэдэг мэддэг байсан. Нилээн удаа үргэсний эцэст одоо бас салцсан. Дахиад өөр 20 хэдэн настай залуухан эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа гэсэн юм сүүлийн үе мэдээлэл байгаа. Энэ 20 эдтэнгүүтийг одоо түүдэг хүн юм аа энэ шин бэ. Тэр үстэй айхтар хүн билээ. Гүй бүр би бас анхаараа энэ хүний тухай яг ном номын сонирхоо тэр ном чи өөрөө бестселлер болчихсон шүү дээ. Их гоё ном ч одоо Япон солонгос ч гэсэн юу болж исэн. Бестселлер болж исэн ном байхгүй. Тэгээ нэг киног нагаа. Кинон ч гэсэндээ маш юм эерэг тийм кино. Яг тэрийг нь үзэж явж байгаад энэ хүний амьдралыг сонирхгүй юу? Амьдралыг сонирхсон чи ихэндээ их гоё юу? Анхны хайртайгаа уулзаад их хайрлал үнэхээр гоё амьдралтай юм байна. Аль гэсэн сүүл рүүгээ нэг л бишүүлээ явцсан. Тэгсэн чи яасан гэсэн нөгөө нууц амргийн холбоотой маш олон эмэгтэйчүүдтэй холбогдчихсэн болж таарч байгаа л да. Тэр ёо 5 аваараа уулзаад гэдэг манайс нэг ч олдохгүй байгаа юм бүр яаж уулзаад яг надад ч битсэн байл. Би японочтой сэтгэлээдэг бас хаагаад орчуулж үзсэн чинь. Гүт надад юу ч олдохгүй байна. Яаж ингэж олон хүнтэй өргөж уулзаад байдгийм бэ гэд. Гүй нэрээ. Тэгээ өөрөөс ам бит сайтай хүн бил. Тэгэл угаалдаг ном бичсэн нөгөө ер нь ухаалаг тий. Ярианд автчихдаг юм болов. Автах боломжтой гэх юм. Угаалт хийдэг бахан тий. Йоо тэгтээ бүр ямар сайндаа л одоо ихэнх дээр 5-5 эмэгтэйтэй холбогдсон байх чи миний буруу. Нэг төрлөө одоо гаслайт хийсэн шүү дээ тий. Миний буруу одоо би нөхрөөгөө сайн халамжилж чадсангүй гэж ярьжсэн шүү дээ. Харин тий одоо бараг надаас болоод теглээ. Би одоо миний алдаанаас болоод манай хүн явчлаа гэдэг юм. Эхнэрийн хувьд бол одоо нэр юу ярих вэ? Энэ мундаг өсвөө тий. Гурвын төрүүлээд асарч халамжлаад ингэж яхад яасан хайр даадгүй золиг байна ч одоо. Харин тий тэгээ эхнээсээ салаад тэрнээсээ хойш бас хэд хэдэн бүсгүүчтэй холбогдсон юм байли. Ер нь бол энэ хайр дурлалын амьдрал нь нэлээ яхтар баялаг түүхтэй. Тэгээ одоо бол яг хайр дурлалын амьдралаа нууцлалдаг болсон юм байли л тий. Олон дунд бол нэг мэддэггүй. Гэхдээ нөгөө алдартай хүн учраас хаа яваа газар хүмүүс хардаг. Тэгээ тийм хүнтэй явж ийн гэдэг дэлгүүд нь байдаг. Йоо за бүр ингэ нэг үнэ хямраа чадлаа шүү. Зүгээр догтлоо баг хайр дурлал мөр сонс. Одоо ингэ лаз жаргалтай амьдрах юм баг гэсэн. Бүр самраа аачлаа шүү. За ста эфтер юм байна. За нэг юм үнтэй л. Үнэхээр нөгөө хүний гаднаас нь хараад ч юм уу те гадна төрөх мөрхөөр нь дүгнэн гэж бол байхгүй байна уу байхгүй байна. Энэ яаж би бараг хамгийн байлаар явдалтай харагддаг баг. Үгүй нэрэ. Ихэл тэр чинь тийм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ай. За. Тэгээ хүмүүс ч гэсэн тэр имиж нэгж илээ анх харахад үнэхээр тэр нэг гоё имижтэй тийм хүмүүс юм бол яг хувийн амьдрал талаас нь сонирхоод үзсэн чи одоо ер нь жоохон эвгүй нөхөр байна даа гэж хардаг болсон гэж лээ. Тийм л юм байна. За хүний амьдрал таашгүй юм доо гэдэг чинь тийм. Өстөө таашгүй амьдралтай хүн бэл. За өргөжлүүлэн дараагийнхаа алдарт нь л оръё. За яг одоогийн байдлаар бол маш өрмөц зөрөгтэй гэдгээр алдартай болж байгаа. Жүжигчний ур чадвараар дэлхийн нийт хурцтай танигдаад ихэлсэн жүжигчийн Аня Taylor-Joy. За сүүлийн жилүүдэд маш томоохон юм найруулагчдын анхаарлыг нэлээд татж байгаа. Ялангуяа одоо нэг шатрын мастерын дүрийг одоо Queen's Gambit кинонд маш чадварлаг бүтээснээрээ дэлхийд даяарх үзэгч түүний дараагийн бүтээлийг бол ар араас нь тогтлон хүлээдэг тийм одоо үзэгчдийн хүсэн хүлээдэг жүжигчдийн нэг болсон байлээ. За 1996 оны 4 сарын 16-нд Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Майами хотод төрсөн. Одоо 29 настай. За Аргентин, Британий гаралтай эм жүжигч юм байлээ. За бага насаа Аргентин их Британд өнгөрүүлж исэн. Тэгээд одоо англи, испани хэлээр бол чөлөөтэй ярьдаг. За ер нь бол их өнөр өтгөн гэр бүлийн гишүүн буюу 5 ах эгчтэй юм байлээ. Тэр испанаар ярьж байгаа сонссон ч гой сонсогчсон шүү. Яг тийм. За тэгээд грек нь болохоор охиныг
одоо энэ Аниг баг багт нь Аргентинаас Англи руу нүгөөд ингээ оцсон юм байна. Ээж нь болохоор Замбид өссөн. Тэгээ Испани, Их Британд амьдарч байсан бол аав нь болохоор Аргентин, Шотланд гаралтай буюу холимог юм гэр бүлээс гаралтай. За тэгээд багасаа л ер нь гэр бүл нь их нүүдэлж амьдардаг гэсэн учраас Лондон, за тэгээд энэ тентхийн хотуудаар ирж очдог байсан. Тэгээ төрлөх хэл нь бол яг Испани юм хэлтэй. За тэгээд Англид нүүж очоод Аргентиныг маш их сандаг байсан гинэ. Буцаад Аргентин буцмаар ана гэдэг нь их сандаг байсан учраас эсэргүүцлээ илэрхийлээд яадаг байсан гэсэн чинь би юусоо англиэс сурахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлээд нэлийн гүрийсэн гинэ. Тэгсэн чинь өөрийнх нь хүслээр юусоо юуч болоогүйгээр барахгүй. За би ер нь англиэс сурахгүй юм бол найзтайж болохгүй юм байна, хинтээж ойлголцохгүй юм байна гэдгийг ойлгосноор Harry Potter захиал. Одоо Harry Potter-ын зохиолтой найзалж эхэлсэн. Harry Potter-аас англи хэлийг сурсан юм байлээ. За энийхээ ачаар бол Аня ойр зүрийн англиар ярьж чаддаг буюу хүүхдүүдтэй үтгийнхэнтэйг ойлголцож чаддаг болсон. Тэрнээсгүй бол бүр шууд ингээд өөрийгөө ойлгоход бол бэрх байсан буюу англи хэлний асуудал байсан баа. За тэгээ багтаа бол хобби нь юу байсан гэдгсэн чинь бүжиглэх турштай охин байсан. Гэхдээ үргэлжлүүлж бол хичээллэг байсан маа. Тэгээ ахлах сургуульд орсныхаа дараа болохоор нөгөө моделер гарах эхэлчихсэн. Тэгээ том тайзан дээр ч гэсэн нэлээ олоод гарцсан байсан. Тэгээ яасан ингээд гисэн загвар өмсгч болох замнал нь маш хачирхалтай тохиолдолоор эхэлж байсан. Яагаад гэх нөгөө гудамжинд ингээд явж идэг штэ. Одоо Солонгост бол гудамжинд явж чи ингээд манай агентлаг гэж сонирхол гэл нэг гайхгүй тий. Гэтэл энэ Аргентин ч юм англи болохоор бас сони юм байна л да. Ингээд санал ингээд тавингууд нь за ингээд чи ингээд өрмөц төрхтэй юм аа ингээд загвар өмсгч болооч гэдэг загварын агентлагийн төлөөлөгч юу байсан юм байна л да. Холбогдох гээд араас нь ингээд танилцах гээд ингээд явж яхад гаж донтой өөрийг хөөж ин гэж удаад нөгөөдхөөс зүхтаагаад хорвогоор нэгэн болж исэн гинэ. Яана энийг гаж донтой юм намаа ингээд зогсоож үлээгөө дагаад ингээд эхлээд нэмэр айсан гэдэг ч байгаа. Гэхдээ ингэж боддог алдартууд зөндөө байт юм билээ. Яа тэгэхээр энэ яг энэ алдартуудыг олж хардаг тэр нөгөө одоо нэрийн хуцаагууд өгдөг нөхдүүд чинь ардаас бүр ингээл барайлгүй хөдөлдөг гэсэн. Чи өстө гоё бүсгүй байна гэл. Тэр яг гаж донтой. Тийм жоохон эвгүй санагдсан юм шиг. Яг тэгсэн гэсэн. Чи өстө гоё юм аа л гэд ингээд араас нь гүгээд ямар солиотой гаж донтой бураахгүй л гэж бодсон юм шиг байгаа юм л та. За тэгээд яг камерын дуранд гайхалтай сайхан ингээд харагддаг гинэ. Одоо нэг өнцөг гэж байдаг шүү дээ тийм ээ. Камерт бол үнэхээр сайхан харагддаг. Гэхдээ ерөөсөө тийм сонирхол нь болохоор хоббинч гэх юм уу загвар өмсгч болохыг ерөөсөө үсээгүй байгаа юм л да. За ингээ 2014 онд болохоор жүжигчин Алан Лижтэй танилцаад тэр жүжигчнэр дамжуулаад продюсертэй уулзах боломж нь яг өмнө ингээ нэгдсэн маа. Ингээд Аня загварын ертөнцид тухайн үед бол загварын ертөнцид бас алхдаг болсон байсан. Кино урлуу эргэл буцалдаг өөр орохоор одоо шийдсэн байдаг. Гэхдээ одоо ч гэсэн нөгөө том сэтгүүлүүдийн хамтарч ажилладаг хэвээрэл байгаа юм байна. Ингээд яг Аня анхныхаа томоохон сонгон шалгаруулалтанд бүдэрсэн нь болохоор Maleficent байж та тийм ээ. Тэнд болохоор Анжелина Жолигийн нэг бага насны дүртэн тоглох тийм шалгуураас охиныхон дүртэн тоглох юм шалгуурд байсан юм билээ. Тэндээ бол бүдрээд ингээ унтсан. За дараа нь болохоор вампир их тийм цуврал кинонд анхны дүрээ авсан ч гэсэндээ тухайд нөө жижигхэн нэг хинт анзаарахгүй нэг туслах дүр гэдэг чинь тийм байсан учраас хүний нүдэнд тийм актер өртөөгүй юм байна л да. За харин ямар киноноос өртөөж эхэлсэн гэдгсэн чинь 2015 онд болохоор The Witch гэдэг аим шин кинонд гол дүрийг бүтээсэн. Тэгээ эндээс бол олонний анхаарлыг төвд орч чадсан байт юм байна. Энийхээ дараа болохоор Split Class зэрэг кинонд тоглосон. За ингээд 2020 онд болохоор Жин Осны романаас эдэлсэн Эмма кинонд бол Эммагийн дүрийг бүтээгээд Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвснэрээ бол дэлхийд дахин түүнийг бол мэддэг болсон. Тэр тусмаа Queen's Gambit. Gambit-ээр аваад ирж байгаа юм л да. Бет гормоны дүрээр бол бүр ингээд бүүмигээ гараад ирсэн. За энэ дүрээрээ болохоор Алтан бөмбөрцөг кино жүжигчдийн холбоо. За тэгээд маш олон шагналуудыг араасаа хүртэж чадсан байдаг. За гэхдээ хамгийн олонд таниулсан кино юу ингэдсэн чи Witch гэдэг аим шин кино юм бэлээ. Яг алдрынхан замналын нэг шууд тавиад өгсөн. За энэ Witch тогсноос хойш л энэ одоо жүжигчин бүсгүйг сонирхож эхлэх хүмүүс зөндөө хосон гинэ. Хүшийн хаанаас юм шин залууж жүжигчин гараад ирээд ямар амар бүтээд юм дүрээ ямар лаг бүтээж байна гэж гарч ирсэн. Ингээ 2016 онд болохоор хэд хэдэн трейлер киноны дүр тоглосон. Гэхдээ 2017 онд болохоор Лондонгийн кино шүүмжлэгч тоныг Британий оны шилдэг залууж жүжигчтэнд бүр хүртэл дэвшүүлж исэн байт юм байна. За дараа нь болохоор Morgan кинонд гардаг Ирлиз гинэн дизайнер Америкийн нэгэн улсын ирээдүйн ерөнхийлөгч охин за өөдгөө зантаа өсвөр настан гэж сааны янз бүрийн дүр тоглох хэрэгтэй байсан. Гэхдээ нөгөө шүүмжлэгчд болохоор одоо жишээ нь аим шин киногоор нь хүлээж аваад сурцсан юм байна. Тэгээ аим шиг юмд тоглох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээ өөр дүрд ингээд тоглох гэхээр нь хүлээж авахгүй айгу шүмжлээд байсан юм байна л да. За ингэ нэг л наалтахгүй байна л гэж үзэж байсан. За тэгээд юу гэдэг юм бэ? Үнэр жүжигчнийг дүрдээ зохицоход тусалдаг гэж ярьдаг гинэ. Үнэр. Яагаад тэгэхээр Анягийн хувьд бол нөгөө багаасаа бүр хар нялхаасаа байхын л хараа муутай байсан учраас үнэрлэг мэтрэх хүн түлхүү өгсөн. Тэгэхээр надад бол энэ сони санагдсан. Тэгээд жишээ нь Morgan кинонд одоо тоглохдоо дүрдээ орохын тулд хөвөн ноос шороо үнэртэж тэр дүрдээ орж исэн.
тэгжээж ингэж нүд дүртэй илүү гардаг гэсэн. Сайн гардаг. Ер нь бол орчныг тийм мэдэрдэг байсан шүү дээ. Орчноо мэдрээд түүнээс яг тэр дүрдээ уусч ордог байсан юм шиг. Одоо шорооны үнэр ямар ахын те шороотой яаж уусан гэдэг ч юм уу тэгж дүрдээ ордог гэсэн. Нэрээс бол хараа үнэхэр юм уу? Тийм ээ. Тэгээ одоо жишээл хоёулаа студиуд байхад гинт одоо бороонд норж байгаа талаар ингэж үжил гэвэл борооны үнэр өнөрлчүүл бас арай өөр шүү дээ. Хойлоо болж чадахгүй. Гэтэл одоо жүжигчний өвдөө шууд ингэ үнэр чаднаа. Яа өөрсдөө. За ингээл амжилттайгаар карьер нэхэлсэн. 2 жилийн дараа гэхэд аим шиг трейлер болон бусад олон ангид кинонуудад тоглосон учраас аим шиг киноны хатан гэж нэрлэдэг хүмүүс ч гэсэн байд юм байна. За тэгээ Queen's Gambit цуврал дүр бүтээснийхээ дараа дэлхийн нийтээр одоо бас хөгжмөждөг болсон. За яагаад гэсэн чинь шатрын спортыг хүмүүс ер нь одоо дийлэнх нь л уйтгар тайл гэж үздэг юм байна л да. Гэтэл шатрын спортод одоо сая хүмүүсийг дурлуулж чадсан байдаг. Цуврал гарсны дараа дэлхийн хэмжээнд шатрын борлуулалт эрс нэмэгдсэн гинэ. Угаасаа тэр кинон дээр бол үнэхээр дог штэ тий. Тийм штэ. Өстөж их нэг тийм ихэмсэг те шал өөр арай өөр ангиллын хүмүүсийн тоглолтыг тоглоомжсан гэсэн шүү дээ. Тэгээ эндээс хойш шатрын одоо сургалтууд маш эрчимтэй хөгжөөд одоо төлбөр мөнгөж гэсэн. Ер нь ашиг орлогод хэрэгсэн гэсэн. Шудраг хэлгээд би ч гэсэн дүүхээ шатрын номыг нэг сөхөж харсан байдیں۔ Яг энэ кинон тоглохтой болохоор өөрөө бол шатрын талаар ямар ч ойлголт байгаагүй. Шатрын огт мэддэггүй байсан. За тэгэхдээ одоо мундаг тим шатарчд мастеруудаас зөвлөгөө авсан жохоо улмаас тэ зөвлөгөө аваад тэгээд энэ спортод яг үнэхээр амжилттай явж байгаа хүмүүсийг бас гаргаж чадсан юм байна. Одоо бол өөрийнхөө Instagram хуудсыг маш идэвхтэй хөтэлдэг. Гэхдээ хувийн амьдралын талаар Instagram хуудасаас нэг тийм өлегтэй мэдээлэл олж авах боломжгүй юм байлээ. Яг хуу жүжигчин өмсгөө хувьд болохоор Owen Makina гэр зурагчин Ben Sidner-тай яг нэр холбогдчихсэн гэдэг цуу яриа байдаг ч гэсэндээ эдгээр нь бол ямар ч баталгаагүй. Тэгээд тухайн үед шуун болол ингээд өнгөрсөн байдаг. Тэгээд өөрийнхөө сонирхлыг ерөнхийдөө нуудгүй буюу Emma киноны зураг авалтын үеэр би интерьер дизайнд их дуртай юм байна гэдгийг олж мэдсэн байдаг. За хоёул антраач танилцуулаад хувийн амьдрал нь орё. За. Яа чи бараг чулуу шиг дуурч. Яаж вэ? За нэвтрүүлгийн хамтраалагчаар хүчрэг дархлааг бий болгон циклоприоныг танилцуулъя. За нийгмийн бэлтгэмжлэн дархлаа дэмжин вирусын эсрэг, өрсөлийн эсрэг үйлчлэгээтэй оригинал бүтээгдэхүүн ба. За сүүлийн үед ч нөө эмийн чанарч муудсан, аюулгүй байдал гэж их яригддаг болсон. Тэгээ дуураймал бүтээгдэхүүн их гардаг болцсууд яг оригинал бүтээгдэхүүн гэдгээр давуу талтай байна. За хүний цэцэнд маш олон одоо тооны дархлааны эсүүд байдаг тийм. Тэгээд тэгвэл циклопрын эмийн бэлтгэл маань тэдгээр дархлаа тогтолцооны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж дархлааг дэмждэг бүтээгдэхүүн шилж болно. Ер нь төвчлөнд бол за циклопрын эмийн бэлтгэлийг хэрэглэснээр хүний бие махбодын өөрийн байгалийн дархлааны эсүүдийг нэвтрүүлээд үйл ажиллагааг нь өдөөснөөр вирус болон нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг юм байна. За мөн нэгэнт ямар нэгэн вирус болон нянгийн халдвар авч өвчлсөн тохиолдолд эмчилгээний зорилгоор ч гэсэн бас хэрэгжилж болно. Яг оноо. За амны хомхоо эмчилгээнд бол хэрэглэвэл үр дүнгээ маш сайн өгдөг юм. Дээрээс нь одоо ханиуд том салж өгөхгүй ингээ хэцүү байгаа. За дээрээс нь ихэнх вирусын эсрэг заалттай эмийн бэлтгэлийг уухаар нэг толгой иргэмээр нэг амар бол схемтэй байдаг шүү дээ. Гэтэл циклопрын хувьд болохоор өдөрт ганцыг л уучих юм. Тэгэл болоо. За хавар болоод архлаад ч унаад байгаа бол тийм ээ. Одоо дээрээс нь улаан бурхан дэгдэжээд байгаа. Вирусын халдвараас урьдчилан сэргийлэхээр өөрийн ухаалаг байгалийн дархлаагаа дэмжих ухаалаг сонголт болох юм билээ шүү. За бүх эмийн сангуудаар жургуу болгогдож байгаа. Дэмдэж хэрэглэхийн өмнө эмч болон за эм зүйчээс заавал зөвлөгөө авах шаардлагатай шүү. Сошиал аяг нь Полиса Монголиагаад гараад ирнэ. Утасны дугаар нь 94-5 TIC2 82 94-5 TIC2 82 гэсэн дугаараар баярлалаа хамтраж алсан хүчрэг дархлааг бий болгон циклопрын амлаа. Баярлалаа. За ингээд жүжигчнийхээ амьдралыг үргэлжлүүлье тийм ээ. За хувийн амьдралын хувьд бол одоо 2021 оноос хойшлох Америкийн хөгжинчин Малколм Макрейтэй үргэлж байгаа. Тэгээ 2022 оны 4 сар Нью Орлеанс хотод бол хувийн буюу маш жижигхэн юм дараахан хурим хийцэн одоо бол нөхөртэйгээр 23 оны 9 сард одоо Венецд 2 дахь хурим хийсэн юм байлээ. За маш аяхгүй өндөртэй. Тийм учраас нөө шатарчны дүрийг бүтээхэд зогсон гэх юм уу ном унших дуртай. За яг энэ дүр Queen's Gambit гэдэг кинон дээр гардаг шиг бет хормон шиг оюун ухаан өндөртэй. Тэгээ чөлөө цагаар ном унших, шатар тоглох дуртай болсон. Шатарнд бол үнэхээр өөрөө орсон. За нүдний өнгө нь ховор төрлөх гинэ. За нүд нь маш том байгаа зү. Том тийм онцгой хэлбэртэй учраас нүд нь юм гүн бордуу ногоон өнгөтэй гинэ. За тэгээ дээрээс нь юу өмснөөсөө шалтгаалаад нүднийх нь өнгө нь хувирдаг. Юу гоё юм ч одоо линз ми завлдаггүй юм. Хамилон юм өнгөтэй нүдтэй юм байна. Би ч одоо ганц байгаа нүд маань сүүлийн үед бүрлэлцээд гэдэг шиг. Гөө. Тэгээд хувцсны өнгөнөөс шалтгаалаад заримдаа юм хөх ногоон болж харагддаг, хар ногоон болж харагддаг. Яг болохоор гүн бор ногоон дуу юм өнгөтэй юм байна л да. Гэтэл энэ чинь ингээд хувираад явчихдаг гэж шүү дээ. Ямар өнгөтэй хувцс өмснөөсөө. Тэгэхээр гоё байгаа зү. За тэгээд Harry Potter яг кино тоглох шахсан. Тэгээд нөгөө Emma Watson-та өрсөлдсөн гэдэг цуу яриа хүртэл гарч ирлээ.
Хэрвээ Цуу яриа гэдэг нь юу нь бол өрсөлдсөн тэгэл тэмцээгүй өрсөлдөл нь бол үнэн л юм байна л тий. Тэгвэл шалралтанд орсон юм байна. Яг үнэ. За видео тоглоом тоглох дуртай, хобби гэх юм уу, Супер Марио тэгээ Nintendo тоглох дуртай юм билээ. За бүжигчин болох байсан буюу анх жүжигчин биш балетчин болох мөрөөдөлтэй байсан. Бүр бүжигчинтэй 15 нас хүртэл балетын сургуульд хийжсэн чинь усал бас юм билээ. Гимтлээ болмос балетаа орхиод кино орлого руу эрэлт буцалтгүйгээр орсон байдаг. За бага багт нь хамгийн том асуудал нь юу юм гэдээсэн чинь Анягийн онцгой юм том нүдтэй хурц төрх нь яг гоо кинонд одоо бол тохирчод байгаа ч гэсэндээ багтаа энэ сони харагддаг байсан гинэ. Тийм учраас юм гадна төрхөөс нь болж үе тэнгийнх нь маш их дэрлэгдэг байсан. Тэгээд гадна төрхөнд доромжилдаг одоо чи нэг юм амтны шиг харагдаж харь гаргийн амтны шиг харагдаж гэдэг ч юм уу. Юух доромжилдаг байсан. Гэхдээ энээсээ бол давж гарч ирээд одоо ямар мундаг вэ гэдгээ бол харагдуулж байгаа тийм ээ. За Вич киноны дүрийнхээ төлөө сургууль орхиж байсан. 2015 онд энэ кино тоглохын ахлах сургуулаа бүр орхицсан юм билээ. Тэгээд жүжигчнийхээ карьераа бол бүрдүүлж эхлүүлжсэн гэх юм уу да. Тэгээд энэ кинон ч гэсэн түүний амжилтыг эхлүүлсэн болсон байдаг. За ер нь нэг тийм гүнжид дуртай л биш ээ. За Disney Баатар гэхээс илүү эсрэг дөрүүдийг илүү татагддаг гинэ. Эсрэг дөрүүдийг илүү их ойлгож өөрөө нөгөө тийм аимшиг киноны тоглолдог болохоор ш тийм үү тий. Гүнжид бол нэг тийм дуртай биш юм байлээ. За тэгээ Фреса тоглохдоо нүрээ огт будаагүй тоглосон гэж байгаа. Би нэг нүүр будалт хийсэн болоо гэж бодсон. Mad Max суурлын Фреса кинонд тоглохдоо нүрээ огт будаагүй. Ерөөсө байгалийн төрхөөр хүчтэй дүрийг бүтээсэн билээ. Эрг үзэг болсон үзүүл сонирхолтой байсан. За тэгээд яг хууль эрх зүйн маргаанд оролцож байгаагүй ч гэсэндээ энэ нөгөө нэг Queen's Gambit гэдэг алдартай кино нь болохоор шатрын их мастер Нонагийн гаргасан нэр төр гутаас эргээрээс холбогдчихсэн юм байна. Энд ч бас араас нь илүү хил амтаа болсон юм байна шүү дээ. За яасан хэр 2021 онд гүрж улсын шатрын их мастер Нона Netflix-ийг болохоор 5 сая $5 нөхөн төлбөр хэмжилсэн. Тэгээд миний нэр төрийг гутаас эргэж өгөх гэсэн. Яагаад гэдгсэн чинь тэрээр нөгөө цуурлын яг сүүлийн ангид нь болохоор эрэгтэй шатарчтай тоглож байгаагүй гэсэн буруу мэдээлэл өгсөн гэж гомдол гаргасан юм билээ. Кинон дээр та нараа ингээ буруу гаргачлаа штэ гэд. Тэгсэн чинь 1968 онд гэхэд чинь одоо Нонагийн урд болохоор 59 эрэгтэй шатарчтай тоглоод тэдний дунд нь бүр 10 гаруй их мастер байсан бүр баримтаар ингээ нотлогдсон учраас маргалдах боломжгүй болсон. За тэгээ Netflix болохоор уг мэдээллийн уран сайхны зохиолын хүрээнд хийсэн гэж үзээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн ч гэсэнтэй шүүгч бол уг хэргийг хүлээж аваагүй юм билээ л дээ. За гэвч 22 оны 9 сард болохоор одоо энэ маргалдаж байгаа хоёр талууд шүүхээс гадуур тохиролцоод тэр яг нарийн мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй буюу ер нь мөнгөөр л хоорондоо тохиролцсон юм уу даа гэдэг юм юу байдаг юм билээ л дээ. За хувийн амьдралтай холбоотой маш том жахуудын нэг сенсац нь юу юм гэдсэн чинь 24 оны сүүлээр саяхан Анягийн Лондонд хувийн байранд нь одоо хулгайч нар нэвтэрсэн. Тэгээд маск зүүсээ этгээдүүд байшинд нь нэвтрээд эд зүүсийг нь хулгаасан. гэдэг тухай мэдээлэлд. Гэхдээ яг хэдийн хэмжээний тийм ээ хэр их хөрөнгө алдсан гэдэг нь бол тодорхой мэдээлэл үгүй юм билээ. Тэгээ өөрөө буруутай биш хохирогчийн дүрдээс учраас энэ талаар нь юу нуухыг хүссэн юм уу нэг характерд гэж дэлгэрүүлээгүй. Тэгээд ингэж өнгөрцөн юм бэл. За нэг юм амьдралтай босгүй байна да. Одоо араасаа гаргаж байгаа тэр кинонууд энэ бол одоо өрн хүлээлттэй, өрмөц төрхтэй босгоод бүгд хүлээмжшүүлж байгаа байдал нь уусаа тийм балет чинь шиг харагдаад өгсөн байхгүй. Тэгээ би яг нэг тухайд сонирхож харж ирсэн бүжгэр балетаар бол хичээлж илсэн байл л да. Тэгээ нэг цаанаас айгуу гой үзэсгэлэнтэй нэг тийм юм ихтэй те. Үс нь болохоор их ч үгсэн бай. Төрөлхий харуулсан гэсэн үү? Үсний өнгө яриаг байсан. Тийм бахаа үсний бараал төрхтэй байсан юм шиг үлээ. Тэгээд одоо нөгөө кинонд зориулаад гэдэг ч юм уу те үсний өнгө янз бүрээр өөрчлөлт одоо нэг стилистүүд гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэр нь бол зохицуулдаг баг. Ер нь юу яадаг гэсэн. Үсний өнгө одоо жоохон бараан болгонгууд царай нь илүү ширүүн болоод идэг юм байна л та. Тодорч харагдаад идэм билээ. Тий, илүү ширүүн төрхтэй болоод хурц төрхтэй болгоод идэг учраас цайвар өнгөөр бодулж царайгаа жоохон юм зөөлөн төрхтэй болдог гэх юм уу? Тийм байна тий. Өөр юм нэг юм бор шаргалт уусдаг юм. Яг нь цайвар цав цагаач бол биш юм аа. Тэгээ тэрийгэ цайруулчтай юм шүү дээ. Тий, илүү үсгийн бодоодсэн юм. Уус юм цав цагаан үстэй байсан болов уу? Тий, илүү цайруулчдаг л гэсэн. Нэг нөгөөнийхтэй гоё байгаа шүү дээ. Тийм байна тий. Усан хувцсандаа зориулгээд аль өөрчлөлтөд явдаг хэрэг. Линзбийн зүйл авалтгүй сайхан юм. Шаардлагагүй болчихж байгаа. Гэгээтэй юм өмсөнгүүд нөгөөт нь өөрөөлөл бараа юм өмсөнгүүдүүдийг өнгө нь өөрчлөлтвөл ингээл явчих. Хүнтэй бол сууц одоо хөөхдөг юм шүү дээ. Хөөхдөг байгаа. Ямар ч сан гэрэлцэн. Юм бас байна да. Аас тамхи татдаг юм билээ тий. Аа. Би нөгөө аюугаа харагдаа зургуудын үзсэн чинь тамхи татж байгаа зургууд бас гарч ирээдсэн. Татдсан байлээ. За баярлалаа дөрвөн нэвтрүүлэг өндөрлөө студид хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Бай Бовзэ Дэй за мөн хүчрэг дархлаа бий болгон цэглоберон хамтран ажиллалаа. Үргэлжлүүлэн амар хэсэг нэвтрүүлгийн улаан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.